Төв аймгийн Заамар сумын нутагт 3 настай охин өрөмдлөгийн цооногт унснаас хойш 48 цаг өнгөрч байна. 2 шөнө 3 өдрийн туршид онцгой байдлын албан хаагчид, аврагчид ажиллаж байна. Цаг минут тутам мэдээллийг авч байна. Эсэн мэнд байгаасаа ээж аавдаа тэрвүүлээсэ гэж ерөнхий сайдын хувьд ч 4 хүүхдээ эцэг хүний хувьд ч сэтгэл зовж зүрх шимширсэн хүнд хэцүү өдрүүд байлаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн болж байгаа энэ харамсалтай үйл явдал Монгол улсад хүүхдийн аюулгүй байдал ямар байна вэ гэдгийг бидэнд тод томроо харуулж байгаа. Монгол улсын ерөнхий сайд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын хувиар хүүхдийн төлөө зөвлөлийнхөө хурлыг хийсэн. Өнгөрсөн хугацаанд тус зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлд бараг 100% биелээг байсан. Тийм ч учраас хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар биелэгдээг үүрэг даалгавруудыг дахиж шахаж шаардаж биелүүлэх, мөн хэрэгцээ шаардлагатай арга хэмжээнүүдийг авахар шийдэж, энэ шийдвэрийн биелэлтийг шаардаж хяналт тавьж ажиллаж байна. Уурхай өрөмдлөгийн цооногт хүүхэд унсан энэхүү эмгэнэлт үйл явдал санамсаргүй тохиолдол огтос биш. Хууль дүрмээ барьдаггүй, стандартыг барьдаггүй, хяналт сул, хүний хүүхдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хариуцлага бүх шатанд ухамсарлахгүй байгаагийн тод илрэл юм а гэж дүгнж болно. Манай улсад сахилгын хариуцлагын зуд нөөрлсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан байна. Тийм ч учраас үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалж байгаа гинтийн золгүй явдлуудын тоо жил их тусам өсөж байгаа дээр бид үнэлт төгөлт хийх ёстой. Ийм ч учраас би ажиллаа авсан даруйда хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн тухай хуулийг шинээр боловсруулж, хөдөлмөрийн аюулгүй байдлын шинэ стандартыг нэвтрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилготой эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн. Өнөөдөр улсын их хурлын даргад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинжилсэн хариулгын төслийг өргөн мэдүүллээ. Монгол улсын хэмжээнд стандартыг барьж хариуцлага ухамсарлаж ажиллахыг бүх шатанд шахаж шаардах болно. Уулуурхай олборлолт явуулж байгаа бүх талбайд улсын хэмжээний төлөвлөгөөт бус үзлэг тооллогыг явуулж бүх аймаг сумын засаг дарга төрийн байгууллагуудад илэрсэн зөрчил дутагдлыг арилгахыг даалгаж байгаа. Ерөнхий сайдын албан даалгаврыг 9 чиглэлээр уулуурхай үйл ажиллагаанд байгаль орчин хүний аюулгүй байдлыг хангахлаар авах арга хэмжээний тухай хугацаатай үүрэг даалгавруудыг өглөө. Энэ үүрэг даалгаврын хүрээнд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчин уур амьсгалын сайдаас ажилтны эрдэс соёлын сайдад төлөвлөгөөгөө явуулж тухайн энэ аюулгүй байдлыг хангах стандартаа хангах ажлаа хариуцлагагүй хийсэн холбогдох шатны албан хаагч нарт хариуцлага тооцох, мөн уулуурхаан салбарт лиценз аваад үйл ажиллагаа явуулж исэн компани лицензийг цуцлах шаардлагатай арга хэмжээнүүдийг авахыг бол би энд даалгасан. Анх засгийн газар байгуулагдсны дараа төлөвлөгөөт бараг 9,000 гаруй шалгалт байсан. Энэ шалгалтуудаас эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр шалгалтуудад илүү хянан шалгалагч нар анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэдэг утгаараа эрүүл мэнд, байгаль орчин дээр шалгалтуудыг идэвхжүүлэн явуулах, хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилготой шалгалтуудад төвлөрөх чиглэлийн үүрэг даалгавруудыг өгсөн. Ингээд эрүүл мэнд, байгаль орчны салбарт хяналт шалгалт явуулах ажил бол хангалтгүй байсан гэж дүгнэж болно. Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулж зөвхөн уулуурхай гэлтгүү барилга, замын ажил, идэвхжлэлтэй холбогдуулж бид мөн улсын хэмжээнд улсын үзлэг зохион байгуулахаар ерөнхий сайдын албан даалгавар тусгалаа. Аймаг нийслэлийн дарга нарт, сумын дарга нарт, засгийн газрын яам агентлагуудад бүх шатанд улсын хэмжээнд төлөвлөгөөт бус улсын үзлэг зохион байгуулж шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллахаар шийдвэрлсэн. Монголын төр бүх байгууллага, компаниуд хууль стандартыг сахиж мөрдөж та бид хамтдаа хүүхдүүдийн амнаас амьдрах эрх, аюулгүй байдлын төлөө өндөр үүрэг хариуцлагатай сонор сэрэмжтэй ажиллах цаг үе ирж байна. Тийм ч учраас ерөнхий сайдын хувьд шахаж шаардаж
хүүхдийнхээ төлөө, хүний эрүүл мэнд аюулгүй байдлын төлөө хариуцлагатай ажиллахыг одоо бүх шатны албан хаагч нарт сануулж байна.